Сангийн яам хэмээх газар угаасаа их нотой айл. Сайн хүнийг сайдаар нь тавьсан ч саар муу үйлдэл хийлгэж дөнгөдөг. За саар муу хүний гарт очивол угаасаа ойлгомжтой тэгээд самарч хөмөрч дуусгадаг газар да. Хотгор шанлагын 10 сая долларыг аваад залгичсан гэгддэг сангийн сайд Хүрлбаатар энэхүү уламжлалыг дааж нэг эвдэж чадсангүй бололтой. Баас хатавч өмхийгөө тавьдаггүй гэж. Учрыг тайлбарлая. Сангийн яамнаас нэгэн тендер зарлагджээ. Зарлагджээ ч юу ахв? Зарлж ялдэ мань сайд. Мэдээж яамны сайд хүн тендерийн багалзуурыг ил далд шахаж таарна. Тэгэхээр хэнийг хилээд байгааг ойлгож цөхөх юм алга. Нэгмөө хотгор мухар шанаг манагнаар л 10 сая ногоон хутгачиж чаддаг. Нөгөө Хүрлбаатарын толгойлж буй сангийн яамнаас зарлагдсан тендер гэдэл ойлгочих. За тэгээд замын үүд болоод гашин сухатын бомбын барилга байгууламж дэд бүтцийн барилга ухсралтын тендер ном ёсороо зарлагдлаа. Тендерт шалгарч ялах үндсэн үзүүлэлт бол санхүүгийн бүрэн дүүрэн цогц чадвартай байх ба зээлжих зэрэглэлийн чадах тухайн тендерт оролцож буй компани өөрийнх нь дансанд байх бэлэн мөнгөний дүүн зэргийг хангасан байх ёстойгоос гадна зарлагдаж буй тендертэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулсан дурслагтай байх ёстой байдаг юм гинэ. Тус тендерт 8 компани оролцсноос хамгийн бага үнийн дүнг үзүүлсэн Hebei Construction Group компани нь тус бүтээн байгуулалтанд зарцуулах төсвөөс даруй 5% хэтэрсэн үнийн санал өгснөөс гадна 2021 оны 5 дугаар сарын 31-нд хүлээлгэж өгөх ёстой барилгын ажлыг хагас жилээр сунгаж 2021 оны 11 дугаар сарын 15-ны өдөр дуусгаж хүлээлгээ өгөхөөр төлөвлөсөн гэх мэт шалтгаануудаас болон хасагдсан тул бүх зүйлд шалгуур үзүүлэлтээрээ тэнцэж орсон China Railway Fies Group хэмээх компани тендер шалгаран өгсөн орж иржээ. Гэтэл гэвгэнд сангийн яамны харьяа хөгжлийн хөтөч дэд бүтэц төслийн зохицуулагч Болор Эрдэнэ гэхэд дундуур нь шуургалан орж ирээд тендерийн оноогоор 4-р жагссан Zommei Engineering Corporation хэмээх компаниг лоббидод эхэлсэн гин. Сураг сонсвол манер Zommei Engineering Corporation-ийн удирдлагуудад 50 амгалан бай. Та бүхэн намайг байхад санаа зовох юмгүй. Сангийн яамны тендер миний гарт. Энэ тендерт би та бүхнийг ядуулна хэмээн томроод эхэлсэн гин. Болор Эрдэнэгийн чинэтгээд нь сангийн сайдын хамаарал бүхий итгээд хамаатан садна гэх бөгөөд одоо сангийн яам төслийн зохицуулагчаар ажилдаг байх юм. Сайдын нөлөө гэж энэ ашиг сонирхлын зөрчил гэж нэг юм байдаг да. Гэвч сангийн сайдыг хэн шахах вүлээ? Тийм ч учраас даам гарч элбийн ам гарan хууль гуйчуулах ам гарсан шигэ хятадуудад томорч явна энэ юм гэн. 2017 онд засгийн газрын тогтоолоор сангийн яамны дэргэд байгуулагдсан хөгжлийн хөтөч дэд бүтэц хэмээх төслийн байгууллагад сангийн сайдын хамааралгүй итгэхэд томилогдоод орчихсон явж байна гэд бодоод нэг үзээрэй. Энэ төслийн байгууллага нь зам гүр инженерийн шугамсуулж бомбын барилга байгууламж дэд бүтэц гэх мэт дандаа тэр бумаар нь төсөвлөгддөг том авраг ажлуудыг барьж авдаг газар ажээ. Тийм газрын энэ мэд төслийг зохицуулдаг хүн тэгж ам гарахаас ч яах вэ? Тэр тусмаа сангийн сайдтай бүхий хүй юм хойно. Овгийн хойхонд хотгор шаналгочтой болсон Хүрлбаатар сайдад одоо бомбын дэд бүтэц хэмээх нэр дутаад байсан бололтой. Яванда үсгэн гээгдээд бомб болчих юм билүү хэн мэдлээ. Бомб хүрлээ гэвэл ямар сонсогдох юм бол доо хөөрхий. Сангийн сайдын хамаарал бүхий итгэхэд сангийн яамны дэргэд улсын төсвөө санхүүждэг төслийн зохицуулагч. Тэр тусмаа хэлийн бомб, аймгийн төв, гудамж төслийг атгадаг гэд бод. Дээрээс нь тэрээр сангийн яамнаас зарлагдсан тендерийг хүртэл атгадаг юм гин. Хотгор шанагийн өвчнээс уяатай Хүрлбаатар сайд таны минь алдар, түмэнтэй алдар шиг гумантай дуурсагдах болтугай.